За ингээд ээлжид нэгэн болсон бодит түүхэн явдлаа ярихад бэлэн болж байна. За өнөөдөр та бүхэнд Японы хамгийн анхны гадаад тэр тусмаа Африк гаралтай самурайгийн тухай түүхийг ярьж өгье. За энэ түүх бол ерөнхийдөө 500 жил хүмүүст одоо мэдэгдэхгүй байж байгаа сүүлд одоо 1960-аад оны үед ил болсон. За энэ түүхийн араар энэтхэг уулан одоо Африкийн Мозамбик, Японы түүхчид нэлээд сайн онгочиж элдв одоо баримт юм ухаж байгаад ерөнхийдөө энэ хүний тухай мэдээллийг нэлээд ил болгож олон түмэнд хүргэсэн. За энэ хүний тухай түүхээр одоо сэдэвлэж олон одоо алдартай кино тэр тусмаа хүүхдийн кинонуудыг бас ихээр гаргаж ирсэн байдаг. За энд яг юу болсон бэ гэдгийг та бүхэндээ маш энгийн одоо үг хэлгээр хэлж өгье. За Ясуке гэдэг одоо нэгэн залуу одоо нэгэн хүү 1540 онд Мозамбикийн зүүн эргийн далайн ойролцоох нэг жижиг арал дээр бол төрсөн. За тухайн үеийн арлын оршин суугчид яаж чухал амьдарч ирсэн бэ гэхээр одоо эрэгтэйгээ ойрхон учраас завиар одоо тэр хэсэг газрыг усаар гатлаад тэгээ загас жарахаа түүж идэхээс гадна зүүн эрэг дээрээ гарч ирээд тэндээс одоо ан ав хийх тэр тусмаа одоо арслангийн одоо сүргүүдийг дагаж одоо арслан ямар нэгэн одос үхэр ч юм уу янз янзын амьдтыг идэнгүүт нь тэднийг хөөж явуулаад одоо үлдсэн мах маригийн түүж авдаг тиймэрхүү одоо ёс соншилтай байсан. За Ясуке хүү бол одоо тэгээ хар багаасаа өөрийнхөө одоо харьяалагддаг Макао өмгийнхэнтэйгоо яг л адил одоо тэдний үеийнхэн хүүхдүүд хар багаасаа яаж ангөрөө хийдэг, алан хядаан дундуур хэдхэн одоо утга шуу, жад одоо хэргэлдэг тэр бүх зүйлийг бол сайн суралцсан. За одоо өнөөдөр ч гэсэн Мозамбикийн зүүн дээр Макао гэдэг одоо аюу алдартай тийм овог байдаг. За тэгээ энэ овгийн одоо харьяалагддаг хүүхэд тосгоны хүүхэд учраас ингээд сайхан өсөд том болж исэн байдаг. За Ясуке ч юм бол яг эдэр залуу насндаа 190 см өндөртэй өсвөлүүн байнгын одоо тийм атлетик маягийн ангөрөө хийдэг учраас одоо тэгээд бие хаавал нэлээд сайн задарчсан нэлээд одоо булчинлаг юм ярцгар залуу байсан байгаа. За ингээд 1540 онд төрсэн хүүхэд чинь 1565 он гэхэд 25 настай өөрийнхөө уугуул суугуул тосгон нутагтаа ингээд сайхан ээжтэйгээ байж исэн. За ээж нь жоохон бие муутай болчихсон байсан учраас ангөрөө загас агнуур гэх мэт юмдаа явж ээжигээ бас тийж байдаг. Хажуугаар нь бас өөрийнхөө бэл бинчин одоо бусад зүйлийг нэмж байгаа нэг ихнэр хүүхэд авна гэсэн бодолтой амьдарч исэн байдаг. За ингээд нэгэн удаа хүч тэнцвэргүй том тулаан болох үед одоо арслангийн сүрэг тухайн одоо Макао овгийн одоо анчин хүмүүстэй бол зодтолсон. За ингээд нэлээд олон тооны арслан унгаагаа зарим арслан шархтуулж хөөсөн. Гэхдээ энэ арслангийн сүргийн толгой арслан буюу одоо эр арслан маш хүн дээр шахтуулсан боловч алж чадалгүй алдсан байдаг. За ингээд Ясуке болон түүнээс гадна түүнтэй хамт хоёр одоо Макао омгийн дайчин урт жадар зэвсэглээ тухайн одоо бахархлын шархагдсан эр арслан олж устгахгүй бол буцаж ирээд хонзонгоо тайлна гэдгийг маш сайн мэдж байгаа учраас энэ гурав бол цус татуулсан мөрөөр нь одоо ингэж 2 хоног энэ шархсан арслан хайж явсан. За ингэж хайж явж явах үедээ тэр гурав яг харахгүй одоо нэлээд олон тооны Португал цагаан арснуудтай бол хээр талд бол таарлцсан. За юу Португал хүмүүс таарлцсан бай гэхээр Португалаас худалдааны хөлөг онгоцонд суугаад эндхийг одоо зорж явсан одоо тийм далайчин Португалчууд байсан. Тухайн үед одоо 1500-аад оны үед Португал бол далайн их эзэнт гүрэн байсан учраас одоо Африкийг тойрч энтэг рүү 8 пан зүсэргэж одоо хятад тэр орчмын орнуудаар явдаг. За ингэж явж явах замдаа энэ Африкийн эрэг дагуу улсуудаар үе үе стоп хийж тэндээс одоо нөгөө нэг боол ажилчдыг одоо зөөж барьцаалж одоо Монгоцондоо ачдаг тиймэрхүү одоо хүний 8-ны маягийн нөхдүүд байсан байгаа. За ингээд Макао омгийн 3 дайчин арслангийн мөрөөр явж байгаад бүлэг одоо Португал далайчтай улаан хаалц тулаад тэгээд хүч тэнцвэргүй одоо алан хядан болсон.
За ингээд Макаогийн 2 одоо дайчин газар дээр амин өргөдөж Ясуке 1 одоо Португал нөхрийг цааш нь харуулад ингээд аргагүй ирхэн тэр олон португалчуудад бол баригдаж ингээд амьдаараа олзлогдсон. За Ясуке тухайн үе 190 см өндөртэй бие хаа сайтай айхтар хүн байсан учраас португалчууд нэлээд твцсэн. Гэхдээ яхахгүй энэ хүний гэмтээхгүй байж байгаад барина гэдгийн төлөө одоо португалчууд шүлсээ гоож болон тулалдаж түүнийг ингэж гэмтээхгүй хүн шиг сайхан бариад авсан. За ингээд барьж авангуудаа ачаад шууд одоо өөрсдөө жижиг завин дээрээ суулгаад үндсэн том одоо усан онгоцон дээр авчирсан. За усан онгоц бол мэдээж түр стоп хийгээд цаашаа аялаа үргэлжлүүлээд эндхийн одоо тэр тусмаа эндхийн өмнөд хэсэгтээ Го бомб дээр ирсэн. За Го бомб нь бол тухайн үеийн Португалийн одоо худалдаа 8-ны яг гол том бомб байсан. Португал далайчид одоо Гог бомбтер эренгүүтээ Ясукийг нэлээд өндөр үн хаялцуулж боолын зах дээр дуудлах худалдаагаар бол зарсан. За ингээд зараад тухайн үед одоо Го арал дээр байсныг Португал хүн бол худалдаж явсан. Тэр хүн юу хийжсэн бэ гэхээр тэр бомбын хажууд барилгын ажил хийжсэн учраас иймэрхүү бие хаатай хүнийг одоо бага хоолоор тижээгээр хэмжээний одоо хүчний ажил хийлгье гэдэг тийм санаа оноотой байсан учраас далайчтаас одоо Ясукийг одоо хямд үнээр худалдаж авсан. За ингээд худалдаж аваад барилга дээр ажиллаулахдаа барилгын одоо яг деталийн ажил буюу одоо усан зөөвөр тэр ус зөөдөг том хувингуудаар худаг явуулаад буцааж барилгын талбай дээр ус зөөлгөх тийм хүнд хүчээр ажил түүнийг бол оруулсан байна. За ингээд боол болгоод ус зөөлгөх ажилд оруулахад Ясуки бол үнэхээр юм одоо сэтгэл санаагаар унаж одоо хоол унд нь хангалтгүй өдөр шөнөгүй ингээд ядарч исэн ч гэсэн ганцхан зүйл одоо түүнийг амьд явуулж исэн гэж байна. Тэрний юу гэхээр ээжтэйгээ уулзах. Ээжийнх нь бие муу тэгээ өөрийнхөө Макао омог дээрээ одоо байгаа учраас одоо буцаж ээж дээрээ очихын тулд энэ одоо боолчлыг төвчж гаргахаас өөр ямар ч аргагүй байсан гэж байгаа. Яг хоо тэнд олон удаа амиа хорлоо одоо энэ амьдралыг хүсэхгүй үсмээргүй байна гэдгийг бодож исэн боловч тэгээд ганцхан ээжийнхэн тухай бодохоор л маргаашийнхаа тэр яланд гарахаас өөр арга байхгүй тэгж амьдэрдэг байсан гэж. Тэгээ Ясуки ингээд ус зөөж явахдаа айгүй дургүй байсан. Яагаад тэгэхээр тухайн Макао омог дээр зөвхөн эмэгтэйчүүд хоол хүнс ус түлээ төлш залгуулдаг. Эрчүүд нь одоо арслантай тулдаж одоо энэ тэрхүүр алан хядан акулын дундуур явж одоо загас энтер явж ирдэг. Ерөнхийдөө тийм айхтар нэг бол хоол нэг бол амиа алдах тийм хэцүү одоо шалгаралт өндөгсөж төрсөн учраас яг эр хүний хийх ажил бол тэр гэж ойлгодог байсан. Гэтэл нөгөө нөхрөөр одоо ингээд ус зөөлгöd байгаадах нь бол дуртай байгаагүй. За тэр цэцмаа боолын зах дээр одоо Ясукийг байж байхад асар олон одоо Африкийн энэ тэндээс одоо авчирсан эр юм одоо боолуудыг жагсаа зогсоож байгаад мал шинжиж байгаа юм шиг шинжилж одоо наан цаана үзэж харж булчин шөрмсийг барьж үзэн эмгтээчүүдийн болохоор эмзэг эрэхтэн хөвгдөлөнгийн хүртэл одоо наачааш нь болгож одоо үзчихсэн гэх мэтийн тийм гонигтай үйл явдлуудыг бол Ясуки бол харсан. За ингээд 65 он буюу 25 наснда боол болж одоо худалдагдаад одоо эндхийн тэр Го бомб дээр одоо ингэж барилгын ажил дээр ажиллагдаад байж байгаа үед 1579 онд одоо Португалаас асар олон одоо тийм санваартан одоо шашны одоо миссионер гэж яриад байдаг тийм хүмүүс бол одоо хүрэлцэн ирсэн. За энд ирэнгүүтээ одоо эндхийн 8 панз зах одоо тэндхийн Португал усан шидэх амьтантай уулзаж одоо шашин төрийнхөө үйл ажлыг явуулахаас гадна тэнд байсан нэг одоо номлогч одоо 44 хүнтэй номлын багасаа татгалзаад би одоо өөрөө бие дааж одоо энэ зүүн өмнөд Азийн орнуудаар аялал зугаалнаа. Надад одоо миний амь насыг хамгаалах эрхүүнийг аятайхан өвгөнд орчхоор ярьж чадaltaа ёс зүйтэй ийм хүн хэрэгтэй гэж одоо өөрөө хэлсэн. За ингээд явж явах үедээ тухайн үеийн одоо боолын захуудаар ороод тэгээд үргэлжлүүлээд энэ барилга байшингийн одоо хүмүүстэй уулзаж явж байхдаа Ясукийг бол харсан. За Ясуки бол 190 см өндөртэй тийм ярцгаар ус зөөсөргоод бүр одоо ингээд хамаг одоо өөх мөөхөнд хайлцсан жинхэнэ ярцгаар амтан тэн дээр л одоо барилгын ажлыг уналзуулж ирсэн байна. За нэгэнт одоо 4-5 жил барилга дээр ажилласан байсан учраас бүр л одоо амар болсон байна. Тэнгүүт нөгөө нэг санваартан нөхөр Ясукийг харангуутаа эзэнтэй нь уулзаад одоо би шашин номын хүн байна. Надад нэг иймэрхүү найдвартай туслах хэрэгтэй байна.
зан характер нь бас дайггүй хүн болос хэрэгтэй байна гэдэг санаа оноогоо хэлсэн. За тэр үед нөгөө нэг ламбо интернүүд нь бас нэлээд нэр хүндтэй байсан учраас одоо тэгээ татгалз гаргахгүй тийм санал тавьж байхад бол одоо тухайн барилгын эзэн бол зөвшөөрөөд Ясукиг одоо түүнд одоо тий оол болгож шилжүүлсэн байгаа. За тэгэхээр ямар нэгэн эзэн ноёныхон зөвшөөрөлгүй одоо энэ тэнд явах юм бол өөр хүмүүс барьж аваад бас хулгайлаад аваачаад тавар онцолгоо зарчдаг тийм эдрэтэ цаг үе одоо тухайн үеийн боолууд бол үржижсэн. За ингээд Санвартан Ясукиг харж шүсээ гойжулж байгаа түүнийг авсан. Авангуудаа 1579 онд дагуулад одоо өөрийнхөө онгоцон дээр суугаад жижиг сажиг одоо тий одоо улсуудаар тойроод ингээд аялалд гарсан. За ингээд аялалд ингээд гараад явж явах үедээ одоо хятадын тий янз янзын тийм арлууд хотууд дээр Португал, Англи одоо юу гэдэг тий Испани тийм эзэмшил газруудаар ингээд тойр зугаалж явсаар байгаад 79 оны сүүлээр одоо Японд бол газардаж ирсэн. За ингээд Японд хурж ирэнгүүтээ тухайн үеийн Япон улс бас жоохон хаалттай байсан. За тэгээд ийм барууны ийм шашны болон тэг иймэрхүү орны хүмүүстэй маш болгоомжтой харьцдаг байсан учраас шууд одоо Кёто ч юм уу одоо тэг том одоо газрууд руу хурж ирэх боломж заавал ингээд захын жижиг аралтаар буугаад тэндээсээ ингээд олон дахин зөвшөөрөл авч ийж ингээд дараагийнхаа том арлууд руу нэвтэрч одоо сүүлдээ тэ том хотод очдог тиймэрхүү одоо дэг жаягтай байсан. За ингээд тухайн номлогч маань Японд ирнэ гэдгээр явсан. За Ясуки бол одоо өөрийнхөө эзэн ноёныг дагахаас ямар ч арга одоо хувилбар байхгүй оргоц зүхтаад далаагаар яваа цаашаа эх оронд очих ямар ч боломж байхгүй. Ягаад тэгэхээр тийшээ чи явах зөвхөн усан тээврээр явна. Усан тээврээр явахаар нэг бол Испани, нэг бол Португал, Английн одоо ус онгоцон дөрсөн тэднэр чинь болохоор одоо ямар нэгэн зөвшөөрөлгүй эзэнгүй явж байгаа боолуудыг бол хов гэж бариад авах тийм хэмжээний одоо ялтай учраас Ясукио ямар ч одоо боломжгүйгээр эзнээ дагаа явж байгаа. За эзэн ноёндоо өнжүүлсэн учраас одоо Японд ирсэн. За ингээд Японд ирээд яг ингээд номлолынхаа ажлыг хийж явах үед тухайн үед яг нэг тийм жижиг шашны одоо жижигхэн одоо тахилгын одоо тийм жижигхэн сүмүүд бол байсан. За тэн дээр бол одоо энэ Санвартан очиж өөрийнхөө ажил төрлийг хийхээс гадна тэндээ бас цэцэрлэг ногоо энэ төр тарьж одоо тэр ажилдаа Ясукиг дайчилж одоо хоолндны ногоо энэ төр тариулдаг. За дээрээс нь хаяатай хүн амьтантай уулзахаар бол дагуулж авдаг. Тухайн үед Япон бол нэлээд хаалттай байсан учраас яг гадаадын ганц нэг хүмүүс бол байсан гэж байгаа. Европын одоо царай зүстэй цагаан хүмүүс бол яг тухайн үед бол энэ тэнд орж гараад явдаг. Гэхдээ хүмүүс бол нэг ахтар сайн мэддэггүй. Гэтэл Африк хүн гэвэл ерөөсө харж байгаагүй байсан гэж. Тэгээ Япончууд өөрсдөө юм сонин хачин зүйлд аягүй дуртай хүмүүс учраас одоо энэ тахилын сүм дээр их олуулаа ярьж бүр 200-300 км-ийн цаанаас одоо амд амьдсан яриагаа батлах гэж одоо янз янзын тариачин хүмүүс одоо амралт зугаалгаараа энэ Ясукигийн одоо ажиллаж амьдардаг тахилын сүм дээр бол ирж ингэж холоос харж жигжиг хийж ярьдаг. Ясуки бол яг харахгүй тухайн үедээ яг тийм монстр шиг юм том биетэй 190 гэдэг ч өнөөдөр ч гэсэн бас том биетэй орохоор ийм ахтар аврах хүн байсан. За ингээд Япончууд түүнийг хараад яриад ядаг. Тэгээд Ясукич бол яг өөрхий тухайн үед ганц нэг Япон үг энтер сураад бас тэг хүн амт эрэнгүүд нь хай байтайгаа бай сайхан байчин. За ингээд байж итэл яг тухайн хүний тухай мэдээлэл одоо тухайн аймгийн одоо тэг том дарга буюу Одо Нобунага гэдэг тийм нэгэн дайчин самурайгийн чихэнд бол хүрсэн. За тухайн муж нутгийн дарга бол одоо тухайн үеийн Японы одоо феодал тэр цэцмаа самурай одоо тэр том одоо муж хоорондын аймаг хоорондын дайнд одоо хэрцгий те алаан хятаан эр зөргөөр алдарсан тийм айхтар Ода хүн байсан. За Ода Нобунага одоо энэ хүн бол одоо тухайн Санвартныг өөрийнхөө боолтой хамт одоо өөрийнхөө гэр оронд те уурж одоо цай цүү гэж тийм саналыг бол өгсөн. За ийм хэмжээний өндөр түвшний хүн урилга ирүүлнэ гэдэг бол Санвартанд бол маш том боломж болж таарсан. За тэр зүүн Япон даяар алдартай Нобунага гэдэг хүн дуудана гэдэг бол хэр баргийн хүн тохиолдоод байхгүй хувь тавилан. За ингээд өөрийнхөө одоо те Ясукигээ дагуулад тухайн Санвартан Одо Нобунагийн одоо тэ эзэмшил нутаг орд харшид хурж ирэхэд бол хүмүүс мэл гайхаж сэлхөрсөн. За тэр тусам анх удаа Японы өндөр зэрэглэлийн дээд зэндааны хүмүүсийн донд орж ирж байхад бол самурай болон түүний хувцлал бие хамгаалагч нар тэр байгаа орчин хүндлэл энэ төр шал өөр
нөхцөлтэй болсон. За ингээд Санвартан ирээд эзэн ноёнтой уулзаад ингээд уулзж авах үед одоо Ясуки одоо эзнийхээ үгийг дагаад хаалганы хажууд сууж ирсэн. За ингээд уулзалт удаан үргэлжилж исэн учраас одоо тэр цэцэрлэгийг тойроод янз янзын тарж байгаа урмал ногоог хараад Ясуки өөрөө ерөнхийдөө өөрийнхөө цагийг нөхцөөгөө байж исэн байр. Яг ингээд Одо Нобунага цонхоор одоо тэр Ясукиг ингээд байнга ширтээд түүний одоо үйл хөдлөл бие биелдаар царай зүс тэр байгаа бүх зүйлийг нь хараад ерөнхийдөө анхаарч ирсэн. За тэнгүүтээ түүний эзэн Санвартанд юу гэж хэлсэн бэ гэхээр дараа завтай те боломжтой үедээ өөрийнхөө одоо энэ боолыг дагуулад манай дээр ирээд энэ цэцэрлэгийн одоо туслах ажлууд одоо туслуулж болох уу гэдэг тийм саналыг тавьсан. Мэдээж Санвартан бол тэр дорн зөвшөөрөөд тэгэлгүй яах вэ те таны одоо хүссэн бүхний дагуу би одоо ингэ ирж байна. Та хизээч одоо те боломжтой үедээ бидэнд хэлээр бид нэр гүйж ирээ таны цэцэрлэгийг чинь сайхан ингэ арчлах туслах үйл ажиллагаанд ингээ оролцохдоо дуртай байна гэдгийг бол одоо Нобунага эзэнд бол хэлсэн. Нобунага эзэн тэгээд өөрийнхөө төр шашны үйл ажиллагааг удирдаад бусад одоо Калан аймагуудын одоо өөр Самуна нартай одоо тай зодоонуудын алан хятана хийгээд асар завгүй тийм хүн байсан. Яг нэг энэ эгзэгтэй үед нь одоо энэ Санвартан өөрийнхөө Ясукиг дагуулж ирээд одоо тэр нь Нобунага эзэнд бол маш ихээр таалагдаад 7 хоногт нэг одоо тай дуудах маягаар энэ нөхдүүдийг ингэж халамжилж исэн байна. За ингээд байж байгаад нэг өдөр юу яасан байдаг самура нарыг одоо бэлддэг маш том одоо сургалт одоо тий одоо тийм техникийн чихүү одоо ур чадварын одоо том тэмцээнүүд бэлтгэлүүд бол явагдажсэн. За энэ тэмцээн бэлтгэлүүд явагдаж байхад Ясуки хажуудлын цэцэрлэгт одоо ингээд цэцэг навч энэ төр ингээд янзлаад байж явах үедээ самура нарын тэр зэвсгэлж байгаа хоорондоо тэмцэлдэж байгаа тэр том том одоо бой гэх үү тийм зүйлүүдийг хараад үнэхээр их сонирхож цэцэрлэгийн нүхээр бол ширтээ байжсэн. За энийг одоо Одо Нобунага өөрийнхөө одоо эндэр дээрээс анзаараад энэ одоо боол буюу энэ одоо хүн ерөнхийдөө самурагийн энэ зодоонуудын бол дуртай байна, сонирхолтой байна. Энэ хүнд бас зэвсэг бариул бол бас магадгүй ганц нэг юм зөрүүлж чадах болов гэсэн тийм сонирхол нь бол төрсөн. Хүнийхэн хувьд Ясуки аль хэдийн бас Японоор ганц нэг хэдүү холбоод хэлждэг таваар үг сольждог, өөрийгөө ойлгуулждаг, хүний ярьж байгааг ойлгочдог хэмжээний бас нөгөө хэлний авьяастай нөхөр байсан учраас бас Японоор хурган хөөрхөн ярьждаг болсон тэндхийн цэцэрлэгийн ажилчтай цэцэрлэгээ ингээд янзлаад байж ирсэн. За ингээд байж явах үед нь одоо тухайн Санвартан одоо эзэн ноён Нобунагад одоо нэгэн хүсэлт өргөдөл өгсөн. Тэн дээр юу гэсэн мэхээр одоо миний Японд байх хугацаа ингээд дуусч байна. Би одоо ингээд буцаж эндхийг яваад эндээсээ цаашаа Португал явах тийм шашин төрийн ажил гарсан. Тэгээ ингээд буцах хүсэлтэй байгаагаа танд илэрхийлж байна гэдэг хүслийг өгсөн. Гэтэл яг Нобунага эзэн Ясукиг өндөр одоо сонирхож явах үед ингээд явах болонгууд Нобунага Санвартнаас бол ингэж хүссэн. За та бол явж болно. Харин Ясуки гэдэг энэ одоо боолоо надад үлдээх өөх тийм боломж байна уу? Одоо энэ хүнтэй чи би ясаа тулж ажилламаар байна. Дээрээс нь бас цэцэрлэг хоршоо янз янзын зүйлээ ингэж хариуцуулмаар байна гэдэг хүслэг тавьсан. За тухайн үеийн одоо эзэн ноёдын хоорондын яриаг бол одоо Ясуки бол мэдэх боломжгүй. За тэгээд тэр дор нь бол Санвартан зөвшөөрөө тэгэлгүй байх уу эрхэм дээдсээ та ингээд энэ минийхийг ингээд тань дурсгал болгож үлдээж болж гинэ гэдэг тийм зөвшөөрлийг өгсөн. За ингээд Санвартан өдөж өргөх ажиллагаанд одоо Нобунага эзэн бол их анхаарч өндөр бэлгэсэлт олон зүйл тэр тусмаа Португалийн хаант хүртэл одоо захиа занаад бичиж одоо янз янзын бэлгэсэлттэй одоо гаргаж өгсөн. За гаргах үйл ажиллагаанд Ясукиос оролцож өөрийнхөө хуучин эзнийг өгөөд одоо шинэ эзэн буюу Одо Нобунагийн эзэмшил 100% орж. За ингээд Одо Нобунага түүний эзэн болсон учраас түүнээр цэцэрлэг ингээд янзлуулж яхаас гадна өөрөө одоо 7 хоногт 3 удаа одоо шинэ залуу самураны бол том жанжтыг цуглуулж тулгааны янз янзын тактик техник одоо арга ажиллагаанд одоо бэлддэг. Тэгээ энэ ажиллагааг дандаа цэцэрлэгийн нүхээр хараад байдаг одоо Ясукиг Нобунага эзэн хардаг мэддэг учраас нэг удаа харж яхад ард нь сэмэрхэн хүрээд ирсэн зогсож ирсэн.
За Ясуки яг энэ тулааны одоо үйлдэлийг дуурайж одоо өөрийнхөө саваа модоор энэ тэнд бас те цэргийн наан цаана ингэж хөдөлж явахдаа ард нь одоо бүр Японы алдартай те хэрцгий зэрлэг одоо маш чадвартай эр зоригтой алдарт самурай Одо Нобунага яг ард нүрийг хараад зогсож байгааг мэдээгүй. За ингэж эргэлдэж байгаад эргээ харсан чинь Нобунага эзэн ард нь байсан. За яг энэ үед ёс алдснаа мэдээд мод чулууга газар тавиад сөгдөө одоо түнлөө одоо уучлах гуйсан Японоор гэтэл Нобунага түүнийг одоо ихээр үнэлж одоо те түүний энэ үйл хөдлөл байгаа байдал биеийн хилэмжийг нь хараад түүнд одоо самурай нарыг бэлддэг одоо тусгай тийм саваа модыг өгөөд одоо тэр яг ерөнхий бэлтгэл явагдаж байгаа том талбайд хурж ирэхийг урьдсан. За ингээ эзнээ дагаад ингээ олон самурай нарын дунд хурж ирэхэд бол ерөнхийдөө самурайны нүд рүү харах тэднэртэй одоо харц тулгарах тэдний одоо те хажууд аимшиггүй зогсно гэдэг бол тухайн үед зөвхөн гадаад хүн гэхгүй бүр Япон хүнд ч одоо хориотой тийм зүйл байсан. За тийм алдартай одоо хүмүүсийн дэргэд одоо өөрийнхөө те одоо цэцэрлэгчийн хувцастай арай зогсчихсон. Тэр зам самурай нарын бэлддэг одоо тийм модон сэлэмхэд бас хэцүү тийм модыг барьчихсан ингээд байжсэн. За одоо Нобунага өөрөө одоо ганцаарчлан бие одоо те зааж одоо түүнд анхны одоо те самурайн одоо сэлэмтэй харьцах ганц хоёр урлагийг бол зааж өгсөн. За ингээд жирийн нэг ажилтаа тэр зам гадаадын хүнийг ингэж идэв зэрэгтэй ингэж өөрийнхөө дэвжэн дээр гаргаж өөрийн биеэр ингэж сургана гэдэг бол зүгээр Япон хүнд олддгүй тийм одоо боломжийг одоо Нобунага эзэн бол Ясукид үзүүлсэн. Ясукид ягаад дуртай байсан бөхөө тэр хүний одоо тэ байгаа байдал, ёс зүй, хэл усны чадвар тэр бүх зүйл нь одоо эзэн ноён таалагдсан учраас бүгд одоо түүнд атаархаж тэ одоо өөр одоо эзэнтэй зэвсэг одоо зөргүүлж одоо бэлтгэл хийн эзний нүдэнд өртөн гэдэг бол Япон хүнд бол олдохгүй аз жавшаан. За тэгээд олон жанжид одоо тэ олон цэргийн зүтгэлтэн офицеруудыг одоо нүдэн дээр Нобунага эзэн бол Ясукиг бол бэлдэж эхэлсэн байна. Мэдээж өөрөө өндөр зэрэглэлийн одоо самурай учраас одоо тулааны урлаг дээр бол төгс байсан. За төгс хүний гарын шав болоод одоо энэ тулааны урлаг сурна гэдэг бол Ясукид асар том шанс тэр зам асар өндөр амжилтыг бол үзүүлж эхэлсэн. Өөрөө багада Мозамбикийн их тал дээр Арслангийн сүрэгтэй Алан хятаанд орж нэг бол үхэл нэг бол халуун махтаа золгож исэн Ясуки юу те тэр техникийн одоо те одоо би хаа одоо тэр тулааны урлагийн тэр суллах чангалах тэр техник тактик бол маш сайн эзэмссэн угаасаа суурь сайтайсан учраас сэлэмтэй маш сайн харьцсаар байгаад одоо самурайн зэрэглэлд бол орж ирсэн байна. За ингээд самурай болж байгаа хүнд мэдээ самурайгийн одоо хувцс хэрэглийг дээрээс нь бас тэ сэлмийг өгөх эрхийг өгдөг. Тухайн үе Японд бол одоо сэлэмтэй явна гэдэг бол самурай нарын одоо ганц одоо нэр хүнд байдаг сэлэмтэй хүнтэй таарахад одоо мод барьсан тариачин Япончууд одоо юу гэдэг бид тэр бүх хүмүүс зам тавьж өгж ёсолж өнгөрөөдөг. Тэгээд тэр тухайн үед одоо тэгээд зам төв тавьж өгөхгүй бол шууд сэлмээс урлаад толгойг нь тасдаг тийм айхтар зам үйл тавьсан учраас сэлэмтэй утгатай хүнтэй маш боломжтой харьцдаг. Тэг ингээд тэр чинь бас зөв жирийн цэрэг гэж байгаа, дунд цэргийн ахлагч нар гэж байгаа, тэгээ офицерууд гэж байгаа. За самурай болоод ирэхээр бүр элит болоод, тэгээ бүр феодал болоод өндөр зэрэглэлийн тийм айхтар одоо албада иргэдтэй, зэвсгийн тусгай мэрэгжилтэй, өрөнгөсөн эд хөрөнгөтэй ийм айхтар хүн болдог. Тэгэхээр жирийн цэрэг самурай хэмжээнд хүрэхэд одоо баг боломжгүй шахав байдаг. Тийм учраас Ясуки Нобунагийн эзний одоо анхаарал өртөж тулаан бэлтгэлээ сайн хийсээр байгаад сүүлдээ одоо самурайгийн зэрэглэл буюу самурайгийн үндсэн хэрэглэл хувцс хунар дээрээс нь хоёр ширхэг одоо тэ сэлмийг биедээ авч явах тийм эрхээр хангаж байгаа. За нэг сэлмийг чинь дагаад ойролцоогоор 3 одоо тэ дунд баг гэсэн одоо сэлэм шиг тийм хутгнууд бол одоо дагалдаж ирж байгаа. Тэгэхээр Ясуки бол яг тухайн үедээ хоёр сэлэм буюу бүр өндөр зэрэглэлийн зэнданд хүрч чадсан. За ийм учраас одоо феодлын нийгэмд бол одоо шууд чөлөөтэй хөл нэвтэрч орж ирсэн. За ингээд тэр тусмаа самурай нартай цуг сууж хоолдог. За Одо Нобунагийн ноён одоо өдрийн хоолоо идэхдээ Ясукиг өөрийнхөө баруун гарт суулгаж одоо өөрийнхөө бие хамгаалагч болгож одоо ингэж өргөмжилж одоо анхны Африк самурайг бол төрүүлсэн байна. За тулааны урлаг, ёс зүй, зодоо нүдэн бүх төрлийн одоо зүйл нэвтэрсэн
учраас Ясуке 1781 он хүртэл одоо түүний хажууд одоо биечлэн хамгаалтаар явж байгаад тэгээд Нобунага эзэн одоо түүний энэ хичээл зүтгэл одоо энэ өсөж байгаа прогрессыг ажиглаад түүнд өөрийнхөө өргөмөл охиныг одоо ихтер болгож өгсөн байна. За энэ нь бол ерөнхийдөө одоо тухайн үед харж ирсэн одоо цэргийн жанжид одоо феодал баячууд юу гэдэг тэр олон хүмүүсийн шунлыг атаархлыг зүгээр тултал мөргсөн. За тэгээд Нобунага гэдэг хүний хажууд ингээд ийм өндөр шагнал авсан учраас янз янзын ордны хуйлдаан хор найруулга бол явагдана. За мэдээж Нобунага энэ бүх зүйлийг мэдж байгаа. Гэхдээ энэ лүү одоо халддаг тийм эрэмгий зөрөгтэй самурач одоо байхгүй учраас эзэн Нобунага бол сэтгэл амар байсан. За ингээ өөрийнхөө охиныг өгөөд охинтойгоо гэрлүүлээд одоо өөрийнхөө одоо орд харшиндаа бас нэгэн байшин одоо тэдний гал голомт болгож бол ингэж хуваарлж өгсөн байна. За яг энэ үед нь Одо Нобунагийн олон одоо гарын тэр тусмаа цэргийн 5 жанжных нь нэг Мицуки гэдэг нэгэн жанжин бол асар ихээр хилэгнэж одоо энийг гэхдээ мэддэхгүй яг хөө тэр Нобунагийн одоо өргөмөл охинд хайр сэтгэлийн бас асуудалтай байсан юм шиг байна. Тэнгүүд Ясуке тэр одоо хүүхнийг нь богтлоод өгчхөөр энэ жанжин бол асар ихээр уурлаж одоо энэ бүх зүйлийг байранд нь тавихад мэдээж одоо Нобунаг чааш нь унгааж ийж өөрөө эзэн сууж иж тэр хүүхнийг өөр дээрээ авах тийм одоо өөр аргагүй болж байгаа. Яг самурайн одоо хууль дүрмээрээ бол мэдээж өөрт нь өгнө гэж бодож итгэж явсан гэтэл өөр хүнд өгсөн. Тэр тусмаа Ясуке гэдэг нэгэн боолыг өргөж тойгос оргоод маш өндөр богино хугацаанд ийм болгоцсон болохоор асар их одоо хилэгнэл бий болсон. За мөн янз янзын тулаанууд дээр Одо Нобунага өөрийнхөө одоо бие хамгаалагч Ясукийг дагуулж одоо орсон. За энэ янз янзын одоо өөр кланы аймагуудын самурай нартай ингэж байлдаж явах үед өөрийнхөө харгас хэрцгий араншин өршөөлгүй инэрэнгүй байгаа тэр байдал нь бас олон цэргийн жанжтыг нь айлгаж бас тэнд нь сэтгэл одоо дундуур байдгүйсэн. Яг хөө цэргийн жанжин хүн бол айхтар зөрөгтэй байж болно. Гэхдээ бас инэрлгүй айхтар тийм ширүүн байсан нь бас цэргийнхнийх нь бас зэвсэгт бослого уймэн болох бас анхны шалтгаан болсон гэж үздэг. Тэн дээр нь одоо Ясукийг өөрийнхөө ийм гарын хүн болгоцсон байгаад бол тэр бас жоохон дурамчхан байсан. Ясуки өөрийг нь ийм үдий зэрэгтэй ингэж өөдөн татж байгаа энгийн Япон хүнээс илүү хайрлж хамгаалж байгааг бол мэдэрч ирсэн учраас эзэн ноёнд бол үнэхээр одоо үнж байж одоо шөнийн цагаар түүнийг унтж явах үед одоо орд харшийнхан нүд завчихгүй одоо хамгаалтын ажиллагаанд гардаг. За тэгээд гадуур сутур ингээ явахдаа одоо өөр ингэсэн самурай иж бүрэн хэрэгсэлтэй утга шууг одоо юу байдгийг бүх зүйлтэйгээ явдаг. Энэ тентхийн одоо тосгон хотуудаар орох одоо Япон хүмүүс хүртэл түүнд одоо мөргөж сөгдөж одоо эзэн ноён мэдээр хүлээж авдаг ийм айхтар нэр хүндийг бол одоо олчихсан байсан. За ингээд нөгөө боолын цус урсаар бослого гэдэг шиг одоо тэгээд 1582 онд одоо Одо Нобунага одоо жанжин эзний эсрэг одоо ордны хуйлдаан туйлдаа хүрээд 5 генералын 3 нь одоо энэ бохир ажиллагаанд оролцох нь бол тодорхой болсон. За ингээд Одо Нобунага хажуу талынхаа одоо бас нэг эсрэг аймгийн самурай нарын цусыг хольж одоо нэлээд том алаан хятад байлдаанд орж явах үед яг экзэгтэй шийдвэрлэх тулдааны яг дундуур одоо түүний нөгөө нэг түүнд дургу болчихсон байсан жанжин Яцукийн одоо Нобунага эзнээ одоо нэгэн өндөр уулын сүмдэр өөрийн бие хамгаалагч нартайгаа тактикийн төлөвлөгөө боловсруулад байж явах үед өөрийнхөө болон бусад одоо жанжтын цуглуулсан эвссэн одоо нэгдсэн төрийн эсрэг бослогын нөхдүүдтэйгээ бүсэлж одоо яг дайны талбар дээр өөрийнхөө эзнийг одоо бүсэлж тулгын шаардах бичиг өгсөн байна. За ингээд Одо Нобунага гэдэг бол маш өндөр зэрэглэлийн самурай учраас одоо өөрийнхөө эсрэг босч байгаа 3 жанжныхаа эсрэг тэр сүмийн толгодыг хамгаалж алдцвал үр дүнд хүрэхгүй ойлгосон. Зөвхөн өөрийнхөө торгон цэргүүд буюу одоо самурай бие хамгаалагч нараас гадна бас дайн тулдаанд өөртөө орж ирсэн тэр айхтар цэргүүд
бусад самууранууд өөрийнх эсрэг босцсон байгааг ойлгосон. Тулалдаад бол угаасаа үр дүн өрөхгүй баахан хүний амил өргөдөн. Тэнгүүд дайсан бас ороод ирнэ гэдэг мэдчихсэн. За ингээд Одо Нобунага гэдэг хүн бол тэгж нэг бууж өгөөл гар хөлөө өргөө тэ хүн амьтан тэгж яагаад хэмжээний хүн биш нэр хүндтэй хүн учраас одоо энэ тулгын шаардлагыг ойлгоод одоо өөрийнхөө хамгийн юмнуудыг тайлаад тэгээд өөрийнхөө хамгийн ихтгэлтэй одоо бие хамгаалагч Ясукед өөрийнхөө сэлмийг өгөөд миний толгойг одоохон цавчаад таст гэдэг тушаалыг өгсөн. Энэ тушаалыг Ясуке авангуудаа шууд эзэн ноёныхоо өвдөг сөгдөөд би таны толгойг тасч чадахгүй гэдэг одоо үгээ хэлсэн. За тэнгууд одоо яг Японы тийм ёс заншил байдаг. Өөрийнхөө хамгийн ихтгэлтэй хүнээр өөрийнхөө толгойг одоо таслуулах тийм одоо тийм ёслол байдаг. Тэгээд тэр ёслолыг бол одоо Ясуке бол үлдэж чадаагүй. Яг эзэн ноёндоо тийм үнж байсан. Өнөөдөр ч гэсэн одоо Японы самурайн урлаг соёлыг одоо авч үлдсэн ганцхан том соёл хэм бас одоо сумо байдаг. За сумодоор жишээлбэл өөрийнхөө толгойг авах чаашаа зүгээр ямар ч сан үс гизгээ ингээд тайруулах үйл ажиллагаа явагдахад бас хамгийн ихтгэлтэй хүнээ одоо тэр үсэндээ хүргэдэг юм Японы энэ ёс заншил бол явж самурайн ёс заншил байдаг. За ингээд самурай Тацума Одо Нобунага шиг юм өндөр хэмжээний самурай өөрийнхөө одоо толгойг таслуулах саналыг тавьсан болож үгүй гэсэн. За ингээд гадаа нь одоо 3 жанжин өөрсдийнхөө самуранаатай хүлээгээд түүний бууж өгөх, амьдараа олцлогдох, гарч ирэх, зэвсгээ хаях шаардлагыг бол тавиад байсан. За ингэнгүүт Одо Нобунага өөрийнхөө одоо самурай ёсыг даагаж одоо өөрийнхөө жижиг дунд хутгаараа өөрийнхөө хэвлийг хүүлж одоо амиа алдах одоо харакери гэдэг одоо тийм ёс байдаг. Тэр харакерийн ёсыг одоо үлдэх одоо үйл ажиллагаанд орсон сепукич гэж бас хэлж байгаа. За ингээд өөрийнхөө хутгаар өөрийнхөө одоо нөмөргийг газар тавьж байгаа тэн дээрээ сууж байгаа сүм дотор одоо өөрийнхөө гидсийг хүүлж бол амиа алдсан. За энэ нь бол одоо маш өндөр зоригтой хүний хийдэг үйл ажиллагаа. За тэгээд ингээд ингэж үгсэн хүнийг бусад дайсан одоо дайчид бол үргэлж хүн үхтлээ хүндэлж ингэж одоо өөрийнхөө амийг яасан хүн цаашаага тэнгэрт одоо Тацума бурханд очдог тийм их нээдэг гэдэг одоо тийм түүх байдаг. Тэгээд ямар ч байсан энэ хүн бол энэ харакери үйл ажиллагааг бол өөрөө хийсэн. За ингээд сүм рүү давталгаан үйлдээд ороход бол зарим эзэн ноёндоо өнж хүмүүс бол одоо түүний шарилыг хамгаалж одоо бусаж амжилттай үдсэн. За Ясуке бол энэ үйл ажиллагаанд бол оролцож байгаад хүч тэнцвэргүй тулдаанд бас ялагдаж амьдаараа олзлогдсон. За бусад самуранаараас олзлогдож үхээд энэ сүмийн үйл ажиллагаа дууссан. За ингээд өнөөдөр ч гэсэн одоо Японы одоо алдартай тийм самурай нарч гэдэг юм уу тэдний түүхийг ингээ эргээд хараад тэр цэцмаа дэлхийн 2 дугаар дайны үеийн түүх мөн хараад хахад өндөр зэрэглэлийн офицерууд дандаа ийм уулын орой дээр одоо байдаг сүмүүд дээр гаж харакери ёслолуудыг бас үлдэж ийсэн байт юм байлээ. Тэгэхээр самурай соёл гэдэг бол өнөөдөр Японд бас ингээд хүрээд ирчихсэн хүндлэх, мэдлэх одоо энэ бүх соёлууд нь өнөөдөр хүртэл ингээд байж байгаа. Магадгүй энэ Япон улсын хөгжил бас энэ самурай нэрийн ёс заншил дэглэмтэй бас холбоотой байж магадгүй байдаг. За ингээд ямар ч байсан Ясуке амьдаараа ослогдоод одоо Ясуке гэдэг нэгэн жанжны эрх мэдэл дээрсэн. За Яцуки гэдэг хүн бол үнэхээр түүнд бол дургу байсан. За хөвгөн шуухантай болчихсон, дээрээс нь нэр алдарт хүртсэн, бие хамгаалагч болчихсон, янз янзын ялгаан тулаанд орчихсон, говья агуулчихсан ийм байсан. Тэгээ энэ хүнийг ерөнхийдөө өрсөлдөгч гэж харахаасаа илүү зүгээр монстр буюу зүгээр ийм амтэн, аратан гэж одоо үздэг байсан юм байлээ. Тэгээд яг хоо Ясукид нэг л тийм боломж олгосон юм байлээ. Чиний эзэн ноён бол өгсөн. Эзэн ноёнд өмч байхын тулд чи араас нь харакери үлдээд одоо явах тийм эрх чамд байгаа. Яг гэвэл чи самурай хүн. Тийм учраас чи дайсандаа цавчвал дайны талбарт амиа алдах эсвэл өөрийн саналаар өөрийнхөө амиаг өөрөө авах тийм одоо чамд алтан шанс байна. Алийг сонгох уу гэхэд алийг сонгоогүй. За ингээд яг энэ үед нь одоо тухайн одоо нутагт байсан нөгөө барууны нөгөө тахилын сүмийн одоо холбогдох хүмүүстэй Яцуки гэдэг нөхөн холбогдоод Ясукигийн хувь тавилан бол ярилцсан байна. Ясуки бол яг хуу энэ өөрийнхөө амийг одоо энэ эзнийхээ араас хөнөөж яваагүй учраас одоо түүнийг буцаагаад өөрийнхөө төрлийг их орон ч юм уу одоо юу гэдэг тийш нь явуулах төсөлтэй байна.
Яг нь самураа байсных нь хүчинд эзэндээ үнж байсных нь хүчинд нь яг ингээд амийн хэлтрүүлээд буцаая гэдэг саналыг өгсөн. За ингээд тахилын сүмийнхэн Ясүкэг бол хүлээн авъя гэж хэлсэн. За ингээд Ясүкэ буцаж ирэхдээ бүх самураа хэрэгсэл бүх юм одоо тухайн жанжинд үлдээгээд ингээд буцаж ирсэн. За ингэж ирэнгүүтээ ихнэр хүүхд бүх юм үлдээгээд өөрөө одоо ингээд ирсэн. За ингээд тэр тахилын сүмээс түүнийг одоо дараагийн усан онгоцонд суулгаад одоо энтхийн го бомт руу явуулсан гэдэг тийм түүх бол бичигдэж үлдсэн байдаг. Зарим Японы түүхүүдэд болохоор түүнийг одоо харакири үлдээд амиалцсан гэж байгаа. Зарим нь болохоор ихнэр хүүхдийнхээ төлөө одоо тухайн тахилын сүмээс оргож одоо хэр талаараа одоо ингэж амьдарч байгаа дууссан ч гэдэг тийм янз юм байдаг. Тэгээ энэ хүний түүх одоо энэ Японы хамгийн анхны гадаад самурай энэ хүн одоо ингээд төгсгөл нь бол яаж өргөнсөн нь бол одоо нэг ойлгомжгүй. Тэгээ дээрэс нь төрсөн яг жинхэнэ нэр нь бол байхгүй. Ясүкэ буюу одоо Нобунагийн одоо өгсөн энэ Япон нэрээр одоо ингээд түүхэнд бол алтарсан. За тэгээ энэ хүний түүхийг одоо судалдаг бүхэлдэн шинжээ судлаач нарын баг байгаа. Зарим нь түүнийг одоо их нутагт амжилттай очисон, ээж автайгаа уулзсан гэж ярьдаг. Зарим нь болохоор го бомд дээр уулзсан, зарим нь болохоор далайн шуурганд өртсөн, тэгэл Японд үлдсэн гэх янз янзын юм хувилбарууд байд юм байлээ. Тэг ямар ч байсан самурай гэдэг соёлыг одоо дэлхийд дахин одоо түгээсэн ийм сайхан бас гоё түүх одоо тухайн үедээ болоод өнгөрч ирсэн. Энэ түүхийг бүр 500 жилийн дараа хүн мэдчихсэн байгаамаа. За ингээ өнөөдрийн оруулсан гоё түүх та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Тэгээд энэ хүнтэй холбоотой мэддэг чаддаг яриагүй үлдээсэн бол та комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээд гоё түүхүүд суугаад дэмжиж цай кофений мөнгөг та бүхэндээ үнэхээр их баярлалдаг. Тэгээд гарч байгаа сурчлагаа одоо юу гэдэг тэгээ бүх юмгийн тулд сайн дараад өгөөрэй. Ерөнхийдөө сурчлагаа бол хоёр явж байгаа. Нэг дор хоёр явж байгаа. Та тэгээд нэгийн дуусгаад хоёрын дуусгачаад ингээд бичлэг рүү ороод үзэх юм бол яг амжилттай өгдөг. Тэрээс ч 1-2 секунд болоод гараад дараадах юм бол ямар ч одоо сурчлага өгсөн гэж бүртгэгддэг байгаа шүү. За ингээд өнөөдрийн оруулсан түүх таалагдсан гэж найдаж байна. Тун удахгүй дараагийн гоё түүхээр уулзъя.